Дорнот аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн зорилготой хүүхэд мэрэгжлийн багш нарын бүлгийн хэрэгжүүлсэн сайн туршлагыг та бүхэндээ хуваалцъя. Зорилготой хүүхэд дэвтэр хөтлүүлэх замаар сурагчдад зөв дадал хэвшүүлж, сургуулийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд сургуулийн удирдлага мэрэгжлийн багш нар хамтран 2 жилийн хугацаанд 6-аас 9 дугаар ангийн суралцагчдад дэвтрийг хөтлүүлэх үр дүнг тооцон ажиллалаа. Асуулгын аргаар дунд ангийн 619 суралцагчаас хэрэгцээ гэлгүүлэх зорилгоор төлөвшөл, эрүүл мэнд, дадал хэвшлийн тандалт авахд 45.9% нь гэрийн даалгавраа дутуу хийдэг, 57.1% хичээлийн этэх оролцоосвол мөн сургуулийн дүрм журмаа 27% нь хаяа болон огт биелүүлдэггүй. Нийт суралцагчдын 42.5% нь шүдний цооролтой байна гэсэн судалгаа гарсан. Манай сургууль 7 хоногт 1 удаа хог ачуулдаг ба 1 удаагийн ачлалт нь 100,000 төгрөг, сарын төлөлт нь 400,000 төгрөг. Ингээд жилийн төлбөр 4,800,000 төгрөг болдог. Хог хаягдлын ихэнх хувь нь цаас, ундааны сав, хоолны сав, баглаа бооцол эзэлдэг. Иймээс хичээл сургалт, сургуулийн дэг журам, эрүүл мэнд, хог хаягдлын асуудлыг зохицоор шийдвэрлэх хэрэгцээ үүссэн. Мэргэжлийн багш нарын бүлгээрээ хамтран эдгээр асуудлуудыг сургуулийн менежментийн зорилтод тусган хэрэгжүүлж үр дүнтэй ажиллахад чиглэгдэж байна. Бид үйл ажиллагаагаа дараах 8 чиглэлээр төлөвлөн зохион байгуулсан. Үүнд зорилгоо тодорхойлох, үйл ажиллагаагаа төлөвлөх, ажил үүргийн хуваарийг гаргах, хэрэгжилт үйл ажиллагааг хангах, тайлан хилцүүлэхийг зохион байгуулах, үнэлгээ дүүнэлт өгөх, засан сайжруулах, мөн туршлагаа түгээн дэлгэрүүлж ажилласан. Манай сургууль нь сурах хүсэл тэмүүлэл, идэх оролцоотой, зөв дадал хэвшилтэй хүүхэд зорилгыг тавьсан ба хичээл сургалт, хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд гэсэн чиглэлүүдээр дэвтрээ сургуулийн менежментийн зорилготой үйлдвэрлэн боловсруулсан. Бидний боловсруулсан дэвтэр нь сурагчдад сургуулийн зорилго, зорилт, эзэмшүүл зохих зөв дадал хэвшлийг таниулах, асуудлыг өөрсдөр нь илрүүлэн хэрэгжилт үр дүнг нь тооцон ажилласнараа онцлогтой. Хүмүүжил төлөвшлийг олгох хүрээнд сурагчдаар асуудлын модны аргаар тулгамдсан асуудал шалтгаан үр дагаврыг илрүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлүүлэн ахиц үр дүнг тооцон ажиллалаа. Хичээл сургалтын идэх оролцоог сайжруулах хүрээнд сурагчдаар оюуны зураглалын аргаар зорилготой хүрэх алхмыг төлөвлөсөн. Өөрийн эрүүл мэндийг дэмжих, хэвшүүлсэн болон цаашид хэвшүүлэх дадал, ач холбогдлыг өөрийн бодлоор дүгнүүлэн бичүүлсэн. Мөн эдгээр дадлыг хэвшүүлэхэд авах дэмжлэг, туслалцаа хэсгийг дэвтэрт оруулж өгсөн нь эцэг эх асран хамгаалагчтай хамтран шийдвэрлэх боломжийг олгож өгснөөрөө үр дүнтэй байлаа. Өөрсдийн дэвшүүлсэн зорилгын өдөр тутмын тэмдэглэлийг хөтөлснөөр сурагчид зорилгоо алхам алхмаар биелүүлж, эцэст нь сурлаг, хүмүүжил, төлөвшил, эрүүл мэндийн чиглэлээр зөв дадал хэвшүүлснээрээ ач холбогдолтой байлаа. Бид зөв дадал хэвшлийн хэрэгжилтийг 6-аас 9 дугаар ангийн 20 бүлгийн 799 сурагчдыг хамруулан монгол хэл, математик, хим, физик, газар зүй, биологи, нийгэм, хөгжмийн хичээлийн мэргэжлийн багш нараар хандлагын үнэлгээг үнэлүүлж үр дүнг тооцон ажиллалаа. Мэргэжлийн багш нарын бүлгээр хамтран сургуулийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажилласнаар дараах үр дүн гарсан байна. Суралцах үед зорилготой хүүхэд дэвтрийг 2 жилийн турш хэрэгжүүлснээр сурагчийн суралцах эдэх 5-аас 50%, эрүүл зөв дадал хэвшил 45%, харилцаа хандлагад 36 хүртэлх хувийн ахиц гарсан байна. Багшлах үед зорилготой хүүхэд дэвтэр дээр суйрлан сурагчийн өөрийн үнэлгээ, багшийн хандлагын үнэлгээний шинэ аргыг хэрэгжүүлсэн. Хамтын зорилготой багийн ажиллагаа идэвхжиж зөвхөн хичээл заах бус хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажилласан. Мэргэжлийн багш нарын бүлгээр хамтран зорилготой хүрсэн соёлж ангийг шалгаруулах, мэдээллийн самбараар мэдээлэл хүргэх, сурагчдын хичээлээс гадуур дугуйлан секцийн оролцоог нэмэгдүүлэх, зочинтой хичээл үйл ажиллагааг зохион байгуулах, эцэг эхийн уулзалт хэлэлцүүлгийг хийх, туршлагаа түгээн дэлгэрүүлэх, эцэг эхийн тайлан төдийлгийг хийж, олон нийтийг үйл ажиллагаанд татан хамтын оролцоотой ажилласан. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд бидэнд дагаах жижиг алдаанууд тодорлоо. 6-аас 9 дугаар ангийн хүүхдийн нас сэдхэн онцлог тохироогүй нэг ижил дэвтрийг ашиглан дэвтэр хөтлөлтөнд хүндрэл төрүүлсэн. Сурагчдад дэвтэр хөтлөх арга зүйг урьдчилан тайлбарлаж чиглүүлэх ажил хангалтгүй байсан. Мөн өөрийн үнэлгээ хийх шалгуур аргачлан хэрэглэхэд хүндрэлтэй байсан. Энэ нь сурагчдын 3-аас 15% нь дэвтрийг хөтлөхгүй байдалд хүргэсэн. Гаргасан алдаагаа залруулах, цаашид үйл ажиллагааны үр дүн сайжруулахын тулд бид дараах 5 чиглэлийг баримтлана.
дэвтрийн агуулга өгөгдөл загварыг насны онцлогт нийцүүлэн захин хувилбарыг гаргана. Дэвтэр хөтлөх арга зүйн тайлбар мэдээллийг сурагчдад системтэйгээр өгнө. Үнэлгээний шалгуур аргачлалыг оновчтой хялбар болгож хялбаршуулна. Хэрэгжүүлэх явцад тогтмол хяналт тавьж сурагчдад дэмжлэг үзүүлэн үр дүнд шинжилгээ хийнэ. Бид бүхний хийсэн ажлын үр дүнд дараах ахиц хөгжлийн төвд гарлаа. 89% нь мэдлэг талархлын үгээр хэлж хэвссэн нийт суралцагчдын 86% нь засалгааны дэгийг хэрэгжүүлдэг. 91% нь баруун гарын дөрмөд баримталдаг, дүр хувцсыг 98% нь өмсдөг. Нийт суралцагчдын 52% хог амьдрал хайдаггүй, 73.9% нь цэв үсийг өгж хөвшлээ. Хичээлийн дүнгийн ахиц 276 суралцагч буюу 1-50% ахицтай, аливаа асуудлыг эргээр шийдвэрлэж чаддаг сурагч 75%, бие биендээ талархдаг, хүндэтгэлтэй ханддаг суралцагч 87%, завсаргааны дасгалыг тогтмол зөв гүйцэтгэлтэй хийдэг сурагч 90%, хог хаягдл хайдаггүй цэвэр орчинд бүрдүүлдэг сурагч 73%-ийн ахицтайгаар гарлаа. Мэргэжлийн багш нарын бүлгээр хамтран сургуулийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажилласнаар дараах үр дүн гарсан байна. Суралцах үед зорилготой хүүхэд дэвтрийг 2 жилийн турш хэрэгжүүлснээр сурагчийн суралцах идэх 5-аас 50%, эрүүл зөв дадлаг хвшил 45%, харилцаа хандлагад 36% ахиц гарсан байна. Багшлах үед зорилготой хүүхэд дэвтэр дээр суйрлан сурагчийн өөрийн үнэлгээ, багшийн хандлагын үнэлгээний шинэ аргыг хэрэгжүүлсэн. Хамтын зорилготой багийн ажиллагаа идэвхжиж зөвхөн хичээл заах бус хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажилласан. Бусад мэргэжлийн багш нарын бүлгүүдэд хандаж дэвтэр хөтлөх арга зүйн тайлбар мэдээллийг сурагчдад урьдчилан сайн өгөх, сурагчдын хэрэгжүүлэх явцыг дэмжлэг үзүүлэх, хүүхдийн хөгжил, ахиц үр дүн шинжилгээг тогтмол хийх, үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, үнэлэх, үнэлгээний шалгуур аргачлалыг оновчтой сонгохыг зөвлөж байна. Багшлахыг суралцахыг дэмжсэн хамтын их үйлсэнд амжилт хүсье. Хүүхдийн хөгжлийн төлөө бид хамтдаа